хүүхдүүдтэй мэдлэг бэлгэлээ хэмээх одоо ийм том аян тэг Монгол орон даяар маань өрнөж байна. Тэгээд ер нь бол миний хувьд бол 2007 онд анх хөөрхөн дэлхийн төрийн бас байгуулаад тэр цагаас хойш одоо хүүхдийн төлөх юм тий үйл хэрэг ямар нэгэн одоо ийм тий зорилго бүхий ажлуудтай хамтарч ажиллаж ирсэн мөн дэмжиж ажиллаж ирсэн. За энэ удаад болохоор би өөрийнхөө хайртай охтуудын одоо уншдаг тий цандалаа цүндэлээ мөн дийн заа гэдэг энэ хөөрхөн цуврал тий комик номнуудыг бас дэмжиж ажиллаж өөрийнхөө хүүхдүүдийн уншдаг тий энэ түүхийг бас хүүхд багчуудаа уншаасаа эцэгчүүдээ тий хүүхдүүдтэй бас мэдлэг бэлгэлээсэй гэдэг утгаар энэ хөгжлөлт оролцож байна. За тэгээд дийн загийн хувьд бол манай охин Гүнжээ буюу манай хоёр дахь тий элдвэтэй хөөрхөн охин маань бол дийн заг илүү сонирхон уншдаг. За Гүнжээ дийн заг болохоор ямар илээ? Юутай илээ? Дийн заг зөрөгтэй. Зөрөгтэй тий. Айгу мундаг хүчтэй тий. Миний охин ч бас зөрөгтэй тий. Айгу зөрөгтэй гэр бүлээ маш их хамгаалдаг. Дүүнрээ би өстө хамгаална гэж манай Гүнжээ ороод ирдэг. Яагаад вэ гэхээр манай Гүнжээ ч одоо 2 дугаар анги. Дээрээс нь манай охин болохоор хөвгүүдтэй илүү одоо найзалдаг, ойлголцож чаддаг байхгүй. Тэгээд охины манаас хайрын хил яг дийн заа дээр гарч байгаа шиг юм нэг эрт зоригтой юм одоо урам зориг өгсөн зүйлд их дуртай байдаг. Тэгээд дийн заа бол өөрөө те бас эр зоригийн бэлэг тэмдэг бас юм баатал. Манай цондолоо цүндэлээ хоёр бол бас их хайр татам юм комик. Цондолоо цүндэлээ комикнаас миний охин чи юу ойлголоо? Би юу ингээд энэ охин одоо ингээд байгаль орчноо хайрлаа, хүн амьтантай гоё хайрцахыг зааж өгөөд бас одоо ингээд амьтантай ингээд гоё хайрцаж мэлчаад тэгээд нөгөө нэг хайр нөхөрлөлээд юм хүмүүс ингээд гарч ирсэн. Ер нь тэгээд хөрлөл хайр гарч ирж байгаа тийм. Миний охинд таалагддаггүй ер нь Таалагддаг. маш их таалагддаг тийм. Яагаад гэвэл зарим нэг мэдхгүй юм Эндээс олж мэддэг гэдэг. Тийм болохоор амьдралд нь их хэрэгтэй. Тэгэхээр аль болох та нар маань хүүхдүүдэд номонд хайртай байлгаж, ном тий эрдэм мэдлэгийг бэлгэлээд магадгүй ямар нэгэн баяр болоход тий одоо сахарлаг, чихэрлэг зүйл бэлгэлэхийн оронд тий хүүхдүүдтэй эрдэм мэдлэгийг бэлгэлээд энэ одоо дэлгэсний хамаарлал гэдэг зүйлээс хол байлгаж, магадгүй агаар салхин сайхан тоглуулж тий хүүхдүүдтэйгээ хамтдаа бас одоо Монголын одоо уламжлалт тий тоглоом наадагаар тоглодог байхыг бас эцэг эхчүүдтэй уриалмаар байна. Тэгээд бидний хайртай хүүхдүүдэд мэдлэг бэлгэлээ аянд нэгдэж байна. Дүүнэртэй ингээд юм ойлгуулахын тулд эндээсээ бас юмудаа харж болно. Гэтэ ингээд эндээсээ одоо ингээд дүү мүүтэй бол цондолоо дүүтэй болоод ингээд гой харьцаж байгаа штэ ээжээ. Тэрэндээ л адилхан. Би тэгээд дүүнэртэйгээ ингээд гой харьцсан ингээд эндээсээ харсан. Өө ямар хөрх юм бэ. За баярлаа. Тэврийн охтуудыгаа. Ваа.